мужийн нууц харилцаа холбооны сайд Баатархүү 7 хоногт 11 төвд ажиллалаа. Энэ үеэр тэрбээр иргэдийн санал гомдлыг хэмэл оюун суурилсан технологиор шийдэх боломжтой гэдгийг онцоллоо. Одоо энэ 11 төвдөр үнэхээр одоо яг иргэдийн ажил хэрэг саналны үеийн давтагдж байгаа гомдол нь юу юм бэ гэдгийг бол илүү ухаалгаар одоо ялгаж зөв гаргаж ирэх бол илүү чухал байгаад байгаа. Иргэн тухайн одоо төр засгийн үйл ажиллагаатай холбоотой санал гомдоо илэрхийлсэн бол хаач ямар ч дугаарт илэрхийлсэн бол шууд бид нар бүртгэхэд хэрхэн шийдвэрлсэн бэ гэдэг тайлангаа өгдөг. Энэ шийдлийг бол манай 11 төвийнхэн бол санал болгож байгаа. 11 төвийн иргэдийн санал гомдол авч буй системийг хөгжүүлж нэгдсэн нэг стандартад оруулах, тайлан боловсруулалтад анхаарч тухайн асуудлыг хариуцсан дарга нарын захимшуудан утасны дугаарт автоматар холбох, хувийн хвшлийн хөгжүүлсэн хиймэл оюун суурьтай технологиудыг ашиглах боломж байгаа юм а. Захин хөгжил инновац харилцаа холбооны яам өнгөрч буй 7 хоногт улсын их хурлын инновац захин бодлогын байнгын хорооны хуралдаанд нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар танилцуулга хийлээ. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн гол зарчмын нэг нь иргэнээс дахин мэдээлэл нэхэхгүй, цаасан болон захин баримт бичгийг энд тэнцүү гэж үзэх юм. Гэтэл архивын албан хэрэг хөтөлбөрийн нийтлэг журмаа шинжлээгүн улмаас бичиг баримтаа цаасаар хэвлэж гаргаж ирээд тамга дараад хадгалсаар байна. Иймд архивын нийтлэг журмаа шинжилж хуульд нийцүүлэх шаардлага байгаа. Мөн захин гарын үсгээр гэрээ хийх боломж нь үүссэн. Зөвхөн нэг удаа захин гарын үсгээ баталгаажуулаад өөрийн биеэр очисноос хойш гэрээ хэлслүүд захимаар хийгдэх нөхцөл бүрднэ. Энэ хүрээнд захин хөгжил инновац харилцаа холбооны яамнаас тоон гарын үсгийн техник технологиг эх оноос шинчилж олон улсын аудитыг хийлгэхээр ажиллаж байна. Ингэснээр захин гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх юм а. Хурдан шийдэл өгөгдлийн интеграц төр хувийн хвшлийн хамтарсан уулзалт 11-р сарын 22-ны өдөр боллоо. Төрөөс дижитал шилжилт хийж байгаа боловч төрөлбөө мэдээллийг эргэн ашиглахдаа дахин лавлага авч төрийн байгууллага хооронд дахин өөрчлөлөх шаардлагатай болдог. Тиймээс төрд байгаа дата өгөгдлийг хиймэл оюунд суйрлан эмгэгтгэж, боловсруулж, иргэдэд нэг цонхоор өөрчлөх нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг хөндлөө. Мөн Монголоос гаргасан лавлагааг хувийн хвшил хүлээн зөвшөөрөхгүй, тэр дундаа арилжааны банкуудын шаардлага иргэдэд хүндрэл учруулах нь бий. Иймд төрд байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй хурын системийг хэрэглэж хэвших шаардлагач байгаа юм а. Сэтгүүчдэд зориулсан кибер аюулгүй байдлын сургалтыг захин хөгжлийн инновац харилцаа холбооны яам болон кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төвөөс 11-р сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Сургалтаар кибер халдлагын төрөл хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгөхөөс гадна бит кейс дээр туршсан. Та нөтийн суглааны аздан боллоо. Гайлын хураамж төлөөгүй тул таны илгээмжийг илгээх боломжгүй байна. Эсвэл гадаадад байдаг хамаатан садны нэрийг тань байран мөнгө нэхэх зэрэг үйлдэлүүд нь кибер халдлагын фишинг төрлийн нэг хэлбэр юм а. Таны утсан дээрх байдлаар мессеж ирэх, захим шуудангаар мэдээлэл илгээх, линк явуулах, эсвэл сүрдүүлэх айлгах тактикийг хакерууд ашигладаг. Жишээлбэл тухайн илгээсэн линк рүү дараад орсон тохиолдолд таны мэдээллийг бүрэн авах боломжтой гэдгийг анхаараарай. Зөвхөн линкэн дээр дарсан хэмээн бодож болохгүй. Үүнийг дагаад нэр, овог, утасны дугаар, регистрийн дугаарыг тань мэдээд авчихна. Улмаар дээрх мессежид итгэн картын дугаар, нууцлын 3 оронтой тоогоо өгсөн тохиолдолд таны даасан дах мөнгөө бүгдийг нь авах боломжийг халдлага үйлдэгч этгээдэд олгож байна гэсэн үг. Тусгаар тогтнол хэмээх ойлголт зөвхөн дархан хэл, дайн, тулаан, газрын зургаар хэмжигддэг цаг ард хоцорчээ. Техник технологийн дэвшлийг дагаад кибер орон зайд улс үндэстнийхээ тусгаар тогтнолыг сахин хамгаалах шин сорилтын өмнө ирээд байна. Энэхүү асуудлын шийдлийг хэлцгээр кибер тусгаар тогтнол формыг 2 дахь удаага буюу 11-р сарын 25-ны өдөр Blue Sky зохион байгуулахаар төлөвлөжээ. Формыг захин хөгжлийн инновац харилцаа холбооны яам, кибер аюулгүй байдлын зөвлөл, кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төвөөс санаачлан хэрэгжүүлж байна.